Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ 2022 онд Netflix-аар гарч сагсан бөмбөг сонирхогчдыг бий. Кино сонирхогчдыг байлдан дагуулсан Hustle-ыг маш их урам зориг өгөх гайхалтай киноны талаар ярилцсанаа. Кино маань өөрөө NBA-ийн ертөнцийн дотоод амьдрал тэр том лиг рүү орохын тулд тамирчид ямар их хөлс хүч, нулимсаа урсгалдгийг маш тодор харуулсан. За одоо бүгдээрээ барилга дээр ажилладаг ганц бие аав хэрхэн Испани гудамжнаас Америкийн хамгийн том лиг NBA руу орж чадсан гайхамшигтай түүхийг эхлүүлцгээе. Киноны мань гол дүр Стэнли Шугарман Европ, Азийн улсуудаар аялан авьяаслаг залуу тамирчдын хаан ийш тийшээ нисэж байгаа нь харагдах ба Стэнлигийн амьдрал тэр чигтээ нисэх онгоцны буудал, зочд буудал, заалаар хөлийнхөө уулыг эргэтэл алхсаар байгаа таардаг. Тэрээр Америкийн NBA-ийн Филадельфия 76 багт олон жил зүтгэсэн. Сагсан бөмбөгийг маш сайн мэддэг, хэн сайн тоглож болохыг зөнгөөрөө мэдэрдэг алтан хараатай нэгэн. Гэхдээ манай хүн олон жил залуу тамирчин эсвэлсэн болоод ч тэрүү эсвэл насан яваад ч тэрүү цаашдаа багийнхаа туслах дасгалжуулагч болж багтаа хувь нэмэр оруулахыг хүсэж эхэлсэн. Аргачгүйдээ тэгээд байнга л ийш тийш явдаг болохоор сүүлийн хэдэн жил ганц охиныхоо төрсөн өдрөөр хүртэл хамт байгаагүй юм байна шүү дээ. Нэг өдөр түүнийг багийн эзэн дуудаж уулзах ба тэр Стэнлигийн ур чадварыг хүндэлж маш сайн ойлгодог. Тэгснээ мань хүнд хандаж чи сүүлийн хэдэн жил чадварлаг тамирчдыг авчрах гэж хөлийнхөө тавхааг эргэтэл дэлхийгээр тэнлээ. Одоо чи туслах дасгалжуулагч болох цаг нь болсон. Дараа 7 хоног туралдаад чамайг шинэ албан тушаалт чинь оруулна гэж хэлэхэд Стэнли бүр бөөн баяр. Эцэст нэг юм гэр бүлтэйгээ байж дуртай ажиллаа их боломж бүрдлээ. Гээд хөлн газар хөрөхгүй л байлаа. Гэтэл гай газар дороос гихчээр багийн эзэн өвчний улмаас зуурдаар хорвоог орхихва. Түүний хүү Винс гээд нөхөр аавыгаа үз алгамжилж багийн шинэ эзэн боллоо. Винс аваасаа тэсөөр нэгэн бөгөөд аавынхаа багийг сайжруулж энэ багийг амжилттай авч явах гэхээс илүү яаж энэ багийг ашиглаж илүү их мөнгө олох вэ гэдэгт л хамаг анхаарлаа хандуулаад эхэлдэг. Тэгснээ Стэнлид хандаж "Маав чамайг туслах дасгалжуулагч болгосон ч одоо би багийн эзэн болсон болохоор чамайг буцаад тушаал бууруулж байна. Дасгалжуулагчийн ажлыг буцааж авмаар байвал надад нэг сайн тамирчин олгоод ир" гэж шахаад хэлсэн тул манай хүн аргагүй ирэхэд цөмхөө өрөөд тамирчин олж ирэхээр онгоцны буудлыг зорино. За тэгээд манай хүн Испанд очмогцоо таньдаг дасгалжуулагчтайгаа уулзсан нэлээд ирээдүйтэй гэгдэж байсан тамирчин үүтэй уулзах байсан ч тэрхүү өчигдөрхөн хөлөө бэртээснээс болоод эмнэлэг твтэж байгаа гэсэн таагүй мэдээ сонсноо. Ингээд Стэнли маань урамгүйхэн буудал руу алхаж явтал сагсны талбай дээр баахан залуус цуглдсан. Шүүгэлдэ дээ шүү. Тэгэхэр нь сонирхоо яваа очтол Испани залуус гудамжны сагсан бөмбөгөөр хоорондоо өстө алдсаж байна. Тэр дунд шивэстэй өндөр залуу бүр пүүзч биш, ажлын гуталтай байж гоцгоолон мундаг тоглож байх ба залал, техник, бөмбөг эзэмшилт гээд яг л Америкийн өндөр түвшний сагс жижиг байсан нь манай өвний яг хагаад байсан зүйл тэр чигтээ байлаа. За ингээд залуус тарцгааж мань залуу цүнхээ үрээд автобусанд суугаад яг явдгийн алдад манай хүн амжиж суулаа. Намайг Стэнли гэдэг. Би Америкийн Филадельфия 76 багт ажилладаг юм. Гэхэд мань залуу юу гэж итгэв? Энэ яг ловирчин байна гэж бодон Стэнлиг халгаасангүй. Ингээд буух буудал дээр ирэн гэрлүүгөө явхад Стэнли араас нь дагсаар байгаад бүр гэрийг нь үүдэнд хүрээд иртэл мань залуу уурлаж "Чи юу хүн бэ? Яагаад дагаад байгаа юм?" Гэхэд Стэнли дахин бүх зүйлийг тайлбарлах ба бүр итгэхгүй болохоор нь NBA-ийн домог тамирчин Дөрк Новицкитэй видео колл хийж байж итгүүлдэг. За ингээд эцэст нь Стэнлиг маань гэртээ оруулах ба энэ залууг Бо Круз гэдэг юм байна. Гэхдээ бүгдээрээ Бо гэд дуудаа явчих. Бо ээж охиныхоо хамтаар хамбуул гуруулан амьдардаг ба хэдий баг бахын л мундаг сагсны авьяастай хүүхэд байсан ч ар гэрээд чихийн тулд хүсэл мөрөөдлөө хаяж одоо зүгээр барилга дээр ажиллаж ээж охин хоёроо тижээд юм байна л да. Богийн эхнэр охиноо үлдээгээд өөр хар юм дагаад алга болцсон гин. Стэнли Бод санал тавьж "Би чиний ур чадрыг харсан. Маргааш Испани шигшээгийн залуустай нэг бэлтгэл хийгээд тэгээд чамайг Америк руу авч явах хэсгээ шийдэе. Тэгээд баг манай NBA-ийн багт орох байх шүү" гэж хэлэхэд Бо ер нь л өөртөө итгэхгүйгээр үл барам маш их хэрэгэлзэж байна. Угаасаа ч тэгээд түүний хувь зөвхөн барилгын ажлаа хийж явснаас биш NBA-ийн талаар мөрөөдөж байгааг болохоор аргагүй л дээ. Богийн ээж Стэнлигээс "Манай хүн NBA тоглолт цалин ямар хөө байх вэ?" гэж асуухад Стэнли "NBA-ийн хамгийн бага цалин жилийн $900,000 байдаг" гэж хэлэхөө манайхаар бараг 3.4 тэрбум төгрөг шүү дээ. Үнийг сонссон ээж нь шууд л "Хүүгээ. За чи яаж игээд энэ ахыгаа дагаад Америк яв" гэж шавдуулаад эхэлнэ. За ингээд мань хүн танилаараа дамжуулж яриад Испани шигшээгийн хідэн залуусыг цуглуулад Ботамт бэлтгэл хийх ба Богийн шидэлт үсрэлтгээд бараг л бүх ур чадвар нь маш өндөр зэрэглэлийн байсан учраас Стэнли эргэлзэх зөөлгүүгээр багийн эзэн рүүгээ ярин нэлээд авьяаслаг залуу болсон тухайгаа хэлэхэд нөгөө нөхөр чинь төвчгөнж Испани гудамжнаас сагсан бөмбөгч авчрах нь тэгт чамаар бага алуулахгүй шүү. Өөр хүн хайжвал чадахгүй бол ажиллаа өгөөрэй чи гэж хэлэхүү угаасаа л манай Стэнлиг үздэгэн болохоор ямар ч мундаг тамирчин олсон угаасаа л зөвшөөрөл өгөхгүй юм байна гэдгийг ойлгосон Стэнли маань бухимдан ажиллаа өгч байгаагаа хэлэн уцаа таслалаа.
20 гаруй жил зүтгэсэн Филадельфия 76 багаас бараг хөөгдөх шахуу гарсан Стенли маань онгоцны зардал байрлах байр орон сууц гээд бүх зарлыг өөрөө дааж Бог Америкт аваачиж NBA-д оруулах маш том зорилго тавиад түүнийг дагуулan Америк руу ниснэ. За ингээд олон цаг ниссээр Америкт буух үеэр хилийн ажилтнууд Бог дагуулan байцаалтын өрөө рүү аваад явчихд юм да. Гэтэл Бо Спайн байхдаа хүн зодож байсан хэрэг толбогдож байсан учраас Америк руу оруулахгүй. Энтергээд бөөм болоод эхлэх ба Стенли таньдаг хуульчаа дуудаж байж арай гэж асуудлыг шийдэн Бог хилээр нэвтрүүлдэг. Машинд явж байхдаа манай хүн Бод хандаж чи ахтай амирхуу асуудал гарч байсан бол хэлэх ёстой байсан штэ. Одоо хоёулаа цаашид анхааралтай байж янз бүрийн асуудлаас хол байхгүй бол чиний визийг цуцалжвал тэгэл балрын шүү. Ямар нэг юм болвол нуулгүй илж байгаарай. Гэж сануулах ба Бог зочд буудалд нь оруулаад карманы мөнгө хүртэл өгдөг. Стенли ажлаасаа гарсан тухай эхнэртэй хэлэхэд мэдээж эхнэр нь санаа зовсон ч зүгээрээ миний авчирсан залуу үнэхээр чадварлаг тамирчин. NBA-д гялалцхан тодорхой. Бо NBA-д орчвол түүнийг олж авчирсан гэдгээрээ би ч бас аль нэг багт ажилд орчих байх гэж эхнэрийгээ тайвшруулаастай. Маргааш манай хүн NBA-ийн сонгон шалгуулалтаас өмнө коллежийн тамирчтай тоглох өдөрлөгт Бог оруулахаар болсноо хэлэхэд мань хүн гайхаж та намайг NBA-д оруулна гэсэн биз дээ. Юун коллежийн тамирчтай тоглох вэ? Энтергээд бас их дургуутж байна. Тэгтэл Стенли Бо энэ өдөрлөгт NBA-д орох магадaltaй маш олон чадварлаг залуус ирнэ. Тэдэртэй тоглоо үзчихвэл чи сонгон шалгуулалтаас өмнө маш сайн туршлага хоримтлуулж аван заа юу гэж хэлээд мань нөхрийг дагуулад өдөрлөг дээр очдог. Энэ өдөрлөг дээр NBA-ийн зарим дасгалжуулагч тамирчид ирсэн байх ба Стенлигийн хуучин босс Винс хүртэл ирсэн байна. Энэ үед бидэнд киноны маань нөгөө талын дүр харагдах ба алдар тамирчин Энтони Эдвардсын тоглосон Кермит гэх дүр гарч ирээд Бог маань хиламар доромжлон trash talk хийгээд эхэлт юм да. Боочугийн дууган юм болохоор өөдөөс нь юм чилсэнгүү. Чадах зүйлээ гарган нэлээд л бужигнуулж байсан ч Кермит бүр зогсоо зайгүй үдэж эхлэхэд Богийн сэтгэл санаа тогтворгүйtэн хинмэлээ алдаад удалгүй ялагдаад эхэлж шүү. Стенлигийн санаан зовж Бог түр амарч байгаад гар гэж хэлсэн ч Бог хэтэрхий шатсан байсан тул би суухгүй тоглоно гэж зөрүүдлэн тоглосон ч эсрэг бага хамгаалж чадахгүй ёстой тааруухан тоглолт үзүүлдэг. Өдөрлөгийн дараа Винс Стенлитэй уулзаж би юу гэж хэллээ? Гудамжны сагсчи авчираад хэрэггүй гэж зөвлөсөн баха. Одоо өөрийгөө харж гинөө. Хэнд ч хэрэггүй хог авчираад яаж чал арчиж байгаагаа гэж доромжилж лавлаа. Зал руу эргээ ортол Боо нилээн нурмаацсан сууж байх бөгөөд манай хүн явж очиод за зүгээр дээ. Энд чиний анхны бэлтгэл байсан. Алдаагүй юм гэж байдгүй юм. Чи үнэхээр сагсан бөмбөгт чин сэтгэлээсээ хайртай сайн тамирчин болно гэж бодож байгаа бол алдаанаасаа суралцаж улам сайжрахтаа л анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж олон жил энэ салбарт ажилласан хүний хувьд үнцэнтэй зөвлөгөө өгдөг. Бо будалдаа араад унтчихтэл өөрийн 4 цагт Стенли залгаснаа гараад ирээл гэж байна. Тэгснэ Бод сүүлд гарсан сагсны шинэ пүүз бэлгэлэх ба нэг тийшээ дагуулж очиод хэлж гинэ. Чиний харж байгаачлан энэ зам нилээн урт толгочгөл өгсөөр. Хоёулаа өнөөдрөөс эхэлж энд гүйлтийн бэлтгэл хийнэ. Домог тамирчин Коби Брайант энд бэлтгэл хийдэг байсан юм гэж түүнийг зоригжуулаад манай хоёр бэлтгэл сургуультаа эхлүүлдэг. За зөвхөн гүйлтээр зогсохгүй NBA-ийн тамирчдын хийдэг бүх бэлтгэлүүдийг хийлгэж эхлэх ба өөрийнхөө таньдаг NBA-ийн дасгалжуулагчдыг авчран шидэлт, хамгаалалт, довтлогоо гээл мань хүний хувийн ур чадруудыг ч гэсэн сайжруулж олон зүйлс сургаж байлаа. Боо маань өөрөө нэлээд дууга бас хэцүү амьдрал туулсан болохоор сэтгэл зүйн амархан нурчих гээд байдаг сул талтай учир Стенли түүнийг торгуулийн шидэлт шидэж байх үед нь доромжлон тохуурхаж сэтгэлийн хат суулгаж байлаа. Чи талбайд гарлаа бол эсрэг багийнхан чинь 9 шидээр хил амаар доромжилж чамааг нураах гэж хичээнэ. Харин чи яг л далаа дээр хөвж бүү мөсөн уул шиг юунд ч нууралгүйгээр урагшаал тэмцээд байх хэрэгтэй гэж сагсан бөмбөгийн сэтгэл зүйн тулааны талаар маш чухал зөвлөгөөч мөн өгдөг. Стенли өөртөө туслах гээд ингэж их хичээж байгааг хараад Боож дасгал сургуультаа итвэх чармаалттай хийн бүхнээ зориулж байв. Ингээд нэлээд хэдэн 7 хоног дасгал сургуультаа эрчимтэй хийсний хүчин хурд хүч тесрэлт бөмбөг залт гээл чадрууд нь үнэхээр сайжирсан байлаа. Бүх юм сайхан болж байсан энэ үед Стенлигийн найз залгаад танаа залуу өмнө нь хэрэг толбогдож байсан тухай мэдээлэл нийтэд цацагчлаа. Инээс нь болоод NBA-ийн зөвлөл сонгон шалгаруулалтанд оруулахгүйгээд яг одоо хуралдаж байна гэсэн аимшигтай мэдээлэл өгөх ба юу болсон бэ гэсэн чинь манай хүний хуучин босс Винс гээд нөхөр байгаа да. Мань нөхөр телевизийн нэвтрүүлгээр орохдоо албаар Богийн тухай ярьж Испанд хэрэг хийж байсан тухай нь хүмүүст хэлэн албаар Богийн нэр хүндийг унгаадаг ба ярилцлагын үеэр Стенлиг ажлаас нь хасан тухайгаа ярихад энэ талаар мэдээгүй байсан Бо бүр нэлээд цочирдож өрөөг орхиод гараал явлаа. Манай хүн араас нь гүйцэж очсон боловч Бо маш их бухимдаж та намайг Филадельфия 76-д оруулна гэд байсан ажлаасаа хүртэл халагдсан байсан юм уу? Яагаад надад хэлээгүй? Та бүр анхнаасаа л намайг хуурч үйжээ. Гэх зэргээр Стенлиг барьж аваад зодхны нүгч. За ингээд мань хоёр нилээн түр тар хийж угаад удалгүй тавьширцгаан буудал руугаа буцсан явж байх замд Бо Спанд байхдаа яагаад хүн зодож хэрэг турсан тухайгаа хэлдэг.
Богийн охин 2 настай байхад эхнэр нь мөрөдө тоглож арх уудаг. Нилээн бүтггүй залуутай сүүлрэн тэрийгэ дагаад явсан боловч тэр залуу нь охиных нь халамжийн мөнгийг авахын тулд эхнэрийг нь ятгаж охиныг нь хулгайлах гэж байсан учраас Богийн хамаг уранд хүрч Мензалууг очоод гөвшцсэн байна л да. Маньхүү болон тухайн үед Испанийн нилээн гайгүй саксны багтаа гэрээ эзэн саксын бөмбөгийн карьераа эхлэх гэж байсан ч энэ хэрэгээс болоод гэрээн цуслагдж барилга дээр ажиллаж эхэлсэн юм байна. Ийхүү Бомон Стэнлитэй уулзсан цагаас хойш анх удаа ингэж дотроо онгойлгон ярилцах үед манай Стэнли ч бас өөрийнхөө төвхийг хуваалцсанаа. Манай хүн коллежд байхдаа NBA тоглохоор ирээдүйдээ хүүхэд гэж хүн бүрээс магтаал сонсдог сайн тамирчин байж л дээ. Нэг өрөө үдшилтэд яваад залуу насныхаа ааг омгоор согтуу машин барьж яваад осолд орсноос болоод гар нь хүнд бэртэж дахиж хизээж саксын бөмбөгийн талбай дээр тоглож чадаагүй юм байна. Хэдий мэрэгжлийн саксчин болох мөрөөдөл нь нурсан ч энэ спортод үнэхээр хайртай учраас холдож чадсангүй. Чадах бүхнийхин явсаар өдөө зэрэгт хүрснээ хэлэхгүй. Мань хоёр адилхан л амьдралын төлөө зүтгэж яваа аав хүмүүс. Бас саксын бөмбөгт маш их хайртай нь тэднийг холбох гүүр болж байлаа. Бо Стэнлиг эхэндээ том байшинтай хэцүү амьдрал хизээж ойлгохгүй гэж бодож байсан ч яг өөртөө адилхан хүсэл мөрөөдлөөч бас алдаж байсан түүхтэйг сонсоод одоо л ойлгож эхэлж байгаа чиг байна да. Бог буудалтанд буулгачаад гэртээ ирэн эхнэрээ тэврээд сайн тамирчныг NBA-д оруулах боломжоо алдчихлаа гэж нэлээд сэтгэлээр унсан байдалтай хэлэхгүй. Манай хүн NBA-д ажилладаг байхдаа олон найз нөхөдтэй байсан ч NBA-с гарсныхан дараа тэр олон танилуд нь түүнээс нүүр бууруулж туслах хүнч олдохгүй маш хэцүү цаг үе ирсэн байлаа. Гуниж гутарсан өглөө ширээний ард суудсан хоолч хоолоогоор нь давхгүй байгааг харсан охин нь аавда туслах гээд нэг санаа гаргах ба. Бог сошиал медиагаар од болгож олонний анхааралд оруулцгаая. Тэг чадвал сонгон шалралтанд ч оруулж магад гэж хэлэхгүй одоо угаасаа алдаад байх юм юу ах вэ? Стэнли ч шууд зөвшөөрөн хуучны танил гудамжны сагсчин ахтайгаа уулзсан энэ талаар ярилцаж байгаад нэг челленж эхлүүлдэг. Бото нэгийн эсрэг нэг тоглоод шийдрүү шийдэж чадвал $50, цагирганд бөмбөгөө оруулж чадвал $100. Хэрвээ Бог ялж чадвал $1000 өгөх челленж зарласнаар гудамжны сагсчид сонирхогчд жостой хуйларж эхэлнэ. Өдөртөө хэдэн зуун хүн Богийн челленжид орж эхлэх ба шийдрүү амжилттай шийдсэн хүн өдрийн отчгол ховор байв. Орчин үед сошиал медиа ямар хүчтэй байгаа вэ лээ. Энэ мэдээ Facebook, Instagram-аар хаасаагүй тарж, Боо челленж гэсэн хаштаг интернетийг төмөрдөж байлаа. Зөвхөн гудамжны сагсчдаар зогсохгүй NBA-ийн мэрэгжлийн тамирчид хүртэл Богийн челленжид оролцсон ч Бог дийлэх хамтаа алгаа. Энэ бичлэг Real Story-нуудыг харсан NBA-ийн домог тамирчид болох Allen Iverson, Shaquille O'Neal, Charles Barkley гээл том одууд бүгд л Бог өмгөөлж ийм чадварлаг залуу яагаад гудамжинд байж байгаагаа хацгааж энэ залууг NBA-ийн сонгон шалралтанд заавал оруулах хэрэгтэй гэж сошиалоор сэвж эхэлснээр энэ мэдээ улам олон хүнд хүрч Америкийн том спортын сэтгүүлчид хүртэл Ботоо ирж уулзсан түүнээс ярьцлага авч эхэлдэг. За ингээд NBA-ийн зөвлөл манай үнийг сонгон шалралтанд орох эрхийг олгосноор Стэнли бүр бөөн баяр болсон ч Бомон харин нэг л унжгар байгаад шүү. Угаасаа гэр орноос хол хүний нутагт байгаа болохоор аргачгүй л байх л да. Гэхдээ түүний сэтгэл санааг өөрөхийн тулд Стэнли маань өөрийнхөө мөнгөөр түүний ээж өхөө хоёрыг нь Америкт авчирж Мензалууд маш том сюрприз барих ба гэр бүлээ харсан бооч бүр хөлн газар өрөхгүй баярлж байлаа. Гэр бүлтэйгээ хамт байгаадаа Боо маань сэтгэл нь амарч одоо л дотор нь буглаад байсан зүйл алуу болчих шиг болох ба. Стэнли түүнд хандан маргааш бид хоёрын үед хамгийн чухал өдрөө. Зөвхөн саксны ур чадвараас ч гадна чиний хандлага талбай дээр бие авч яваа байдал гээд олон зүйлийг чинь мэрэгжилтнүүд харан тэмдэглэж авдаг. Тэглээгээд юрдөөсөө сандрах хэрэггүй. Бие сул тавиад чадах бүхнээ л хийгээрэй. Алдаа гаргасан ч зүгээрээ. Алдаа гаргадгүй тамирчин гэж байхгүй шүү дээ. Гэж захиад гэр бүлтэй нь үлдээгээл явлаа. За ингээд хүсэн үлээж байсан NBA-ийн сонгон шалралтын өдөр маань эхлэх ба Бог өдөөдөөсөн Кермитчс иржээ. Энэ нөхөр угийн саксуу өнгөрөө зантаа нэгэн ба ярьслага өгж байхдаа хүртэл өнөөдөр бол миний өдөр. Энэ талбайг би л эзэгнэ. Гих зэрэгээр их л томорч гинөө. Стэнли түүнд хандаж "Зак одоо талбай дээр гараад юу чадхаа харуулдаг. Миний эснийг санаж байгаа биз? Чи бол мөсөн уул. Хүмүүс юу ч гэж байсан зөвхөн урагшаагаал тэмүүлээд байгаарай." гэж захиад талбайд гаргалаа. Кермит талбай дээр гарч ирсэн цагаас эхэлж Бог үгээр идэж 9 шидийн зүйл ярьсан ч Боо маань дасгалжуулагчийн хайснаар түүний хэлснийг юм чинээ тоосонгүй. Тоглолтондоо төвлөрж өөрийнхөө ур чадварыг талбай дээр харуулж байлаа. Нөгөө талаас Кермитчс маш чадварлаг тоглолт үзүүлж, мань хоёр бие биенээсээ дутхааргүй ур чадварыг харуулж тоглолтонд маш ойролцоо байлаа. Гэхдээ тоглолтын эхний хагас дуусахаас хэдхэн минутын өмнө Боо Кермитийн шийдэлтүүдийг нам блоктож түүнээс илүү гараад эхлэх ба аавынхаа тоглолтыг харсан охин нь бүр бөөн баяр. Дарвч далдаан гэдэг шиг нөгөө хогийн Винсент ч ирчгсэн үзэж байх ба Боо сайн тоглож байгааг хараад бүр хамаг царай нь бараацсан амтнд сууж байна. Гэтэл нөгөө Кермит ч Богийн охиныг хармагцаа тактика өөрчилж охиныг нь хил хамаар билүүцсэн зүйлс ярьж эхлэх бөгөөд чиний охин яг муу юм уу? Ээж нь чамайг хуурж байсан юм уу? Гэгчлэн ёстой ямар ч тамирчинд байхааргүй ёс зүйгүй зүйлс ярьж эхлэх ба Бооч үнийг сонсоод зөвүүн хүрээл явчлаа. Боо нэг л биш усныг анзаарсан Стэнли Боог түр амраа
гэж дасгалжуулагчид нь хэлсэн ч тоглолтыг зогсоохгүйгээд байсан тул юу ч хийж чадсангүй. Кермит зогсоо зайгүй Богийн охиныг доромжилж тохуурхад байсан тул манай хүн яалтчгүй биеэ барьдийсэнгүү. Кермитийг түлхээд унгаацсан биш техникийн сануулга аваад талбайгаас хөөгчд юм да. Бүх зүйл яг төлөвлөсний дагуу гоё эхэлж байсан ч одоо бүх зүйл буцаад тэдний эсрэг эргэжлээ. Стэнли маань сэтгэлээр унж найзтайгаа уулзсан ганц хундаг виски ууж байх үеэр ядж байгаа телевизээр Богийн талаар мэдээлэл гарan Испанд хүн зодон гэмтэж байсан танхаа этгээд сонгон шалралтын үеэрч бас өрсөлдөгчөө зодох гэж дайрлаа. Гэх зэргээр битүү Бог муулаастай. Ийм их хар пиар байхад манай залууг ямарч баг сонгохгүй байхад гэж сэтгэлээр унсан Стэнли маань хэлэхэд найз нь хөрхий сэтгэлийн үргэж гээд их л хичээх юм. Боо маань буудалдаа ирээд ээжээсээ уушлатгуун таад маань ингэж намайг дэмжиж байхад би бие барьж дэлэлгүй тэр нөхрийн өрхөнд орчлоо. Би үнэхээр сэтгэл зүйн муутай амт юм уу? Би NBA-д байтугай гудамжны сагсч тоглоод хэрэггүй юм шиг байна. Гэж хэлэн бас л сэтгэлээр унан хизүүхэл байна хөрхий. За ингээд Бомон маргааш нь нутаг уцахаар нисэх буудал явж явах замд Стэнли түүнээс уучлалтгуун чамайг NBA-д оруулна гэж авчираад одоо буцааж байгаа дуучлаарай. Гэхэд Бо харин ч Стэнли талархаж таны ачаар би энэ улсыг үзэж олон найз нөхдөдтэй болж бүр NBA-ийн тамирчдаас хүртэл зөвлөгөө авсан шүү дээ. Нутагтаа очиод ажилдаа ороод таны надад өгж байсан мөнгийг буцааж төлнө гэж хэлэхэд Стэнли мэдээж татгалзсан. За ингээд манай хоёр BB-д амжилт хүссэн эрүүл саруул эргэн уулзахын өрөөл тавиад яг салах үед Стэнлид энэ чадварлаг тамирчныг NBA-д оруулахад ганцхан алхмал дутуу байсныг бодон дотор нь харамсал гуниг буцалж байлаа. Гэтэл энэ үед Стэнли рүү нөгөө найз нь залгаснаа. NBA-ийн овоо хэдэн дасгалжуулагчид Бо таалагдсан байна. Өнөөдөр үдээс хойш зааланд бэлтгэл хийнэ гэж байна. Ямар нэг хэвлэл мэдээлэл юрдөөсөө ирэхгүй. Хэдэн тамирчид NBA-ийн дасгалжуулагчид л ирнэ гэсэн маш гайхалтай мэдээг дуулгах ба тэр дөрөө бороо гүйж очин онгоцноос нь суглах шахам аваад манай хоёр тэр жигтэй явсаар бэлтгэлийн зааланд ирлээ. Зааланд Dallas Mavericks, Boston Celtics, Philadelphia 76, Miami Heat, Америкийн өсвөрийн шигшээгийн дасгалжуулагчид гээд олон туршлагатай мундаг хүмүүс иржээ. Тэд Богийн өрсөлдөгчөөр Кермитийг дуудаа авчирсан байх ба 5 эсрэг 5 тоглож эхэлдэг. Энэ удаад Бо өөрийнхөө хуучин хэцүү амьдралыг төр толгооноос авч хаян зөвхөн тоглолтондоо бүх анхаарлаа хандуулж эхлэх ба Кермит олон юм юу ч гэж ярьж байсан түүний хэлснийг огтхонч тоосонгүй. За ингээд манай залуу маань ёстой л талбай дээр уурж тасдаж эхлэх ба нөгөө мө Кермитийг чинь ёстой гаргахгүй блоклож өөрийнхөө хэн гэдгийг харуулж байлаа. Стэнли ч түүний тоглолтонд маш сэтгэл хангалуун харан зогсож байх үед Филадельфия 76 багийн шинэ эзэн Винсенти охин дүү орж ирдэг. Винсент аавынхаа багийг өвлж явснаас хойш багийн уур амьсгал муудаж нэр хүнд нь унж гисэн тул охин дүү нь багаа удирдан авч явахаар болсон ба хаавчж аав шигээ сагсан дуртай чадварлаг бүсгүй бололтой. Стэнлиг мөрөөдлөх нь ажил болох туслах дасгалжуулагчийн ажилд нь буцаан томилох санал тавихад манай хүний сэтгэл асар ихээр хөдөлж энэ бүх хөдөлмөрийн үршим одоо л гарч буйд баярлан зогсож байлаа. За ингээд бүх зүйл сайхнаар өндөрлж хэдэн сарын дараа Стэнли маань туслах дасгалжуулагчийнхаа анхны өдрөө эхлэж NBA-ийн талбайд гарахад тэдний эсрэг багт Бо маань зогсож байлаа. Бог NBA-ийн Boston Celtics баг игнэндээ элсүүлж гэрээ исэн бөгөөд хэдий манай хоёр өөр багт байгаа ч багшаавын барилдлага нь юу гэж алга болох вэ? Тоглолтын өмнө Стэнли түүнийг тэврэн авч өдийн өртөл өөрт нь итгэж хамт байсанд маш их баярлаж байгаагаа хэлэх ба манай хоёр юунд ч бууж өглөхгүйгээр мөрөөдөлдөө хүрч байгаагаар энэ удаагийн кино маань өндөрлөнө. За тэгээд энэ киног NBA-ийн домог тамирчин LeBron James өөрөө продюсерлсан ба Новицкитэй видео кол хийдэг хэсэг бол кинонд байгаагүй юм байлээ. Жүжигчин Адам Сандлер өөрөө санаачлаад шууд Dirk Nowitzkiтэй видео кол хийсэн бөгөөд Богийн гаргаж байгаа реакц бол жүжиглэлт биш яг жинхэнэ юм байлээ. Juancho Hernangomez нь жинхнээсээ мэрэгжлийн сагсан бөмбөгч бөгөөд энэ кинонд тогссоныхан дараа Toronto Raptors баг түүнтэй гэрээж багтаа 1 жил тоглосон бөгөөд буцаад Европын багтаа очиж тоглоод 2024 оны Евро лигийн авраг болсон гайхалтай амжилт үзүүлсэн. За тэгээд яг энэ кинон дээр гардаг шиг NBA-ийн багууд бүгд Стэнли шиг скаутууд буюу ийм залуу чадварлаг тамирчин авчирдаг мэрэгжилтэнгүүттэй. Энэ хүмүүс сагсан бөмбөг өндөр өгсөн Испани, Серб гэх мэт улсуудаар аялаж авьяаслаг залуусыг игнэндээ нэгтгэж Америкт авчран NBA-д орох зам үүдийг нээж өгдөг маш буянтай сайхан ажил хийдэм байлээ. Хамгийн том жишээ нь гэвэл бидний сайн мэдих Giannis Antetokounmpo байна. Америкт ирэхээс өмнө Giannis Грект гудамжинд цаг зардаг байсан бөгөөд давхар Грекийнхаа 2 дугаар лигийн дундаж багт тоглодог байсан ч NBA-ийн Milwaukee Bucks багийн скаут түүнийг олж авчран Америкт авчирсны дараа NBA-ийн түүхэнд бичигдэхээр мундаг тамирчин болж чадсан шүү дээ. За тэгээд манай Монгол залуус ч бас тутгааргүй авьяас потенциал ихтэй шүү дээ, тэ. Хизээ нэг өдөр манай Монгол залуу NBA-ийн талбай дээр гарч тоглох өдөр угаасаа ирэх нь бол ойлгомжтой. Тийм болохоор сагс тоглодог дүүнер маань байвал бэлтгэлээ сайн хийгээд зорилгоосоо хизээч битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна. Энэ хүртэл үзсэн та нартаа баярлалаа. Дараагийн бичлэгээрээ иргэн уулзцгаая guys.